Энэ жилийн хувьд бол одоо энэ Баян өндөр сумын засаг даргын тамгын газрын иргэдийг санаачлан дэмжих хөтөлбөрт хамрагдаж байгаадаа бид бүхэн бас их баяртай байна. Яагаад гэвэл одоо энэ шарилжаа цэвэрлэхгүй бол одоо хүүхдүүд халгаа төлөгч гэдэг нэгдүгээр, хоёрдугаарт бол одоо томчууд нь одоо нөгөө харшил хөдлөөд хоолоо ам нь боочхоод нус нөлөөс нь гойжоод одоо бас л их эмнэлгийн байгууллагууд маш их явж байна. Тийм учраас ингээд шарилжаа багийнхаа иргэдийнхаа оролцоотойгоор ингээд шарилжаа цэвэрлсэний хүчинд одоо шарилжгүй цагаан чулуут баг болж байна. Тэрэнд бид нар бас их баяртай байна. Төслийн хүрээнд Цагаан чулуут багийн нутаг дэвсгэр 21 хоногийн хугацаанд 48 гудамжны зэрлэг шарилжийг одоогоор цэвэрлж ачаалаад байгаа. Өнөөдөр бид нэр сүүлийнхаа хэсэг рүү 5 дахь хэсэг рүү орцсон явж байна. Тэгтээ оролцож байгаа жоохон нэгж байна, айл өрхүүд байна. Мөн эзэнгүү байгаа хаяг нь эзэн тодорхойг байгаад айл өрхүүдийнхаа зэрлэг урамлыг бол бид нар өөрсдөө цэвэрлээд хадад цэвэрлж овоолоод ачуулаад явуулж байгаа. Тэгээд одоо нийт иргэдийнхаа Цагаан чулуут багийнхаа айл өрхүүдэд хандаж хэлэхэд идэвхтэй оролцож хотоо цэвэрхэн байлгая. Сайхан өнгө үзэмжтэй багт амьдарцгаая л гэж уриалъя да. Айл өрхүүд аж ахуйн нэгжүүд бүгд идэвхтэй хамрагдаарай. Ухаан аймгийн Баян өндөр сумын хэмжээнд иргэдийн оролцоог дэмжих хөтөлбөрийг Баян өндөр сумын засаг даргын тамгын газраас бол зарласан байгаа. За үүний хүрээнд Баян өндөр сумын одоо иргэд санаачлаад шарилжгүй Баян өндөр төслийн 20 төсөл манад ирж шалгарсан байгаа. За энэ хүрээнд 200 гаруй иргэд хамтраад өөрсдийн одоо орчин нөхцлөө сайжруулах, ая тухтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор одоо нийтийн эзэмшлийн зам талбай шарилжийг хадах ийм ажлыг бол зохион байгуулж байна. Нийтдээ 20 багийн 200 гаруй иргэд энэхүү арга хэмжээнд оролцож байна.